Том Жери хоёр бол киноны хамгийн нэр хүндтэй хүүхэлдэйн киноны дүрүүд юм. Хизээч дуусахгүй үйл явдлуудын баадруудыг Вильям Анна, Жозеф Барбера нар бүтээсэн. Гал тогоонд нь муурыг хулган цохиж байхыг харснаар хүүхэлдэйн киног бүтээх санааг олсон бөгөөд Муур улган хоёрын дайсагналыг ийхүү хүүхэлдэйн киноны гол хэсэг болгосон юм. Том бол Оросын хөх гэгддэг муурны үйлдвэрийн муур юм. Энэ нь 1875 онд анх гарч ирсэн бөгөөд бусад муурны үйлдвэрээс мөнгөлөг цэнхэр өнгөөрөө ялгардаг байлаа. Мөн дэлхийн хамгийн үнэтэй муурны нэг юм. Том Жери бүтээлийн бүтээгч Жозеф Барбера нь өөрийн гэртээ Оросын хөх үйлдвэрийн муурыг тэжээж байжээ. Тэрхүү муурыг Том гэдэг байсан бөгөөд гэрэл зураг боловсруулах өрөөнд хулган хөөж яваад золгүй байдлаар нас барсан. Түүнийг хийгэн тусал зориулсан уг хүүхэлдэйн киноны дүрийг бүтээж байжээ. Нэгэн анги дээр дэлхийн 2 дугаар дайны үед болсон дайны тухай өгүүлдэг ба Английн Томас гэдэг айран байсан ба өөр нэгэн Жери хэмээх Германы айран байсан юм. Үйл мэддэг шалтгаанаар дэлхийн 2 дугаар дайны үед зарим ангиудыг хийсэн бөгөөд нэгэн анги дээр Жери Томын нүүрэн дээр Гитлер ихтэй төстэй нүүр зурсан бөгөөд мөн сахалж зурсан байжээ. Өөр нэгэн ангид Том Жери хоёр амиа орлохоор завдан галтрын зам дээр сууж байхыг харна. Учир нь Том энэхүү мууранд байгаа бүхний зориулдагч бүтлгүйддэг. Мөн Жери ч гэсэн хайр дурлалтай бүтлгүйдэн амиа орлохоор шийддэг. Гэхдээ уг хүүхэлдэйн кино хүүхдүүдэд зориулагдсан гэдгийг санах хэрэгтэй.